За сайн байцгаана уу сурагчдаа. За багш нь 8 дугаар ангийн гэрийн даалгавар 15 нэг хувьсгчтай шугам тэнцэтгэл биш гэсэн сэдвийн за нэг дөрвөн бодлогыг тайлбарлаж өгье. За эхний бодлого маань 5x их 20 гэж байна те. За x-ийн өмнө бол нэмэгтэй байгаа. Тэгэхээр би тэнцэтгэл бишийн хоёр талыг 5 хуваах хэрэгтэй. За хоёр талыг 5 хуваая. За тэгэхээр нэмэгт онд хувааж байгаа учраас их багын тэмдэг бол өөрчлөгдөхгүй. Тэгэхээр 20-ыг хуваах нь 5. За энэс x их 4. За одоо энэ тэнцэтгэл бишийг тон шулуунд тэмдэглэе. За тон шулуунд зурлаа. Одоо энэ тоогоо тэмдэглэх хэрэгтэй тий. За 4. За 4 бол эрс их гэсэн учраас бол будагдахгүй. За 4-өөс их тоонууд бол баруун талд буюу нэмэх хязгааргүй чиглэлд байгаа. За одоо энэ бол 4-өөс их гэсэн учраас 4-ийн баруун талд орших бүх тоонууд шийд болно. За тэгэхээр энэ бол геометр дүрслэл. За одоо тоон завсраар бичих юм бол x харьяалагдах нь за эхлээд зүүн талд байгаа учраас 4. За тэгээд нэмэх хязгааргүй. За хязгааргүй тэмдэг бол өргөж дугуй халт. За энэ будагдаагүй учраас бас дугуй халтаар тэмдэглэгдэнэ. За одоо 3 дугаар бодлого явуудъя. За одоо хасах x их 7 гэж байна те. Тэгэхээр x-ийн өмнө сөрөгтэй байгаа учраас тэнцэтгэл бишийн хоёр талыг би хасах нэг хувааж өгөх хэрэгтэй гэсэн үг. Өөрөлдмөл 7 хуваах нь хасах нэг гэсэн үг. Тэ? За 7-ог багш нь хасах нэг хувааж өгж байгаа учраас хасахтанд хуваасан учраас те. За дахиад бичиж. За өөрөөр хэлэх юм бол дахиад бодох юм бол за x за 7-ог хасах нэг хуваах хэрэгтэй тий. Тэгэхээр сөрөг тоонд хуваасан учраас их багын тэмдэг бол өөрчлөгдөнө. За эндээс x баг хасах 7 гэсэн үг. За x баг хасах 7. За одоо тоон шулуун зурх юм бол за тоон шулуун зурлаа. Одоо энэ хасах 7-ог тэмдэглэе. За хасах 7 маань за хасах 7. За хасах 7 бол эрс баг гэсэн учраас бол будагдахгүй. За хасах 7-оос баг тоонууд бол хас хязгааргүй чиглэлд байгаа. За тэгэхээр хасах тооны зүүн талд оршиж байгаа бүх тоонууд бол энэ тэнцэтгэл бишийн шийд болох нэ. За одоо энийг геометр дүрслэлээ хийсэн учраас одоо тоон завсраар тэмдэглэх юм бол за x харьяалагдах нь за дахиад бичиж. За x харьяалагдах нь гэж за тоон завсраар тэмдэглэх юм бол за x харьяалагдах нь за эхлээд зүүн талд буюу хасах хязгааргүй тэгэхээр хасах 7 хүртэлтэй. За энэ хоёулаа бол будагдахгүй. Буюу хасах хязгааргүй тэмдэг өргөлж дугуй алдаар бол тэмдэглэгдэнэ гэсэн үг. За одоо 3 дахь бодлого авъя. За 5 дугаар бодлого байна тийм үү. За x-ийн өмнө бас хасах 4 буюу сөрөгтэй байгаа учраас хоёр талыг сөрөгтэй онд хуваахдаа тэмдэг авах хэрэгтэй, өөрчлөгдөх хэрэгтэй. Тэгэхээр их буюу тэнцүү хасах 5-ыг за хуваах нь хасах 4. За хуваах нь хасах 4. За одоо хасах тоонд хуваахаар нэмэгтэй буюу x их буюу тэнцүү 5-ыг хуваах нь 4. За гэдэг бол нэг бүхэл 4-ний 1 гарна гэсэн үг те. За одоо тоон шулуун зороод геометр дүрслэхий. За тоон шулуун зурлаа. Энэ дээр за одоо нэг бүхэл 4-ний 1-ийг тэмдэглээд за энэ бол будагдана тийм үү? Их буюу тэнцүү гэсэн учраас. За энэс их тоонууд бол баруун талд буюу нэмэх хязгааргүй талд оршин. За эндээс их тоонууд 1 бүхэл 4-ний 1-ийн баруун талд оршиж байгаа бүх тоонууд бол энэ тэнцэтгэл бишийн шийд болох нэ. За одоо энийг тоон завсраар бичих юм бол за x харьяалагдах нь 1 бүхэл за 4-ний 1 дараа нэмэх хязгааргүй чинь
За хязгаар тэмдэг бол үргэлж дугуй халт. За энэ бодогдсон учраас ямар халтаар үрж? Дөрвөлжин халтаар тийм үү? За дөрвөлжин халтаар тэмдэглэгдэнэ гэсэн үг. За 11-р бодлогыг харъя. За хасга 1 гэдэг тоол энэ завсарт харьяалагдах уу гэж асууж. За тэгвэл энэ бичиг л зөв үү? За энийг бол хоёр аргаар шалгая. За эхний болохоор тэнцэтгэл биш хэлбэрээр бичиж. Одоо энэ тоон завсар хэлбэрээр өгдсөн байгаа тийм. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр x за бага уу тэнцүү хасга 2-1. За яагаад бага уу тэнцүү гэхээр нөгөө юугаар бичиж байгаа. Дөрвөлжин халтаар бичиж байгаа учраас тийм. За одоо энэ хасга 1-ийг эндээ орлуулж үзье x-ийн оронд. Хасга 1 бага уу тэнцүү хасга 2-1. За энэ бол зөв. Хасга 1 хасга 2-1-ээс бага гэдэг нь бол зөв тийм. Тэгэхээр энэ бол энэ үчигэл бол зөв гэсэн үг. За одоо тоон шулуун зураад тэмдэглээд үзье. За тоон шулуун зурна. За тоон шулуун дээр бол өгдсөн хасга 2-1-ийг тэмдэглэнэ. Тэ? За хасга 2-1. За одоо энэ бол бодогдно гэсэн үг тий. За бодогдно. За энэ талд бол хасга хязгааргүй байна. Одоо эндээс баг гэхээр зүүн талд байгаа энэс баг тоонууд. Одоо энэ завсарт хасга 1 байна уу? За хасга 2-1-ийн үүн бол хасга 1 байгаа тий. Тэгэхээр хасга 1 бол энэ завсарт орж байна. Тэгэхээр бас ийм бичиг л зөв гэсэн үг. За анхаарал тавьсанд баярлалаа.